Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За тэгээд та бүхэн бүгд одоо ойлгож байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааллын улмаас Монгол орны агаарын температур 2.4 градусаар дулаарсан. За жилд орох урт үндэсний хэмжээ 7 орчмоор буурсан, уурсалт нэмэгдсэн гэдэг. Ингээд өсний нөөцийн хувьд бол маш харамсалтай төвөөр гарч байгаа. За харьцангуй сүүлийн хэдэн жилд бол услагтай жилүүд таарч олон тооны голоор булаг шанд бас сэргсэн юм сайхан мэдээ бол байгаа. За тэгээд 2018-19 байгаль орчин хэлжүүлсэн юмс энэ Монгол орны томоохон 12 гол дээр нэг 33 байршилд каскад нэг усан сан барьж нусан нөөцөө хөндлүүлээ. Ингээд өөрөөсөө өөрчлөлт насан зохицоо гэдэг юм төслийг эхлүүлсэн. Тэгээд тэр нэг хэлжин тоон төсөл байгаамаа. Энэ төсөл бол үнэхээр нэг талаас одоо голын усны нөөцийг нэмэгдүүлнэ. За та бүхэн зөвхөн сонсож байгаа санаж ивэл 2017 оны 8 сарын 2-нд хинтээ Доронто аймгийн цагаан усны нутагт одоо хэлжин голмын тасч исэн юм бас одоо гашуун төөх бий. Тэгэхээр усны нөөцийг хөндлөснөр хэлжин голын экологи ус банк тасалдгууд итгэв. Ялангуяа тоон улаан орчим одоо олон жилийн дунджаар 10 сая 7 м куб секунд гэдэг бол тэрийг л байнга урсгана. Тэгээд өндөр хэмжээ болсон хилээд гарахтаа 14 м/сек ус урсдаг бол тэрийг л огтон урсгах. Тэгээд олон улсын хилийн усны конвенцэнд байгаа одоо далайн нэр хөлн нөрийг усаар тэтгэх юм чөлөөтэй гэдгийг та бүхэн бас ойлгох ёстой. Дээр нь одоо сая яаж цөлжицүүд өрцөн талбай хэмжээг багасгах боломж байна. За цэгийн тэр шар шуурны одоо шар шуурны голомтуудыг бас багасгах ийм боломжууд байгаа. Эрдэнтийн цагаан тоос гэж одоо жил бүр тэр тоос устдаг. Тэр нэг хангалтын сангийн талбай усгүй байсаас болоод тоос үүсдэг. Тэгэхээр энэ бол энэ одоо усны нөөцийг хөрвүүлснээр тэрийг одоо бууруулах боломж байгаамаа. Дээр нь одоо нутгийн иргэдийн аяд тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ. Эрчимчин мал аж ахуй газар тариулан оюун жуулчлалыг хөгжүүлнэ. За тэгээд тэр хөдөлгөөнийг одоо дэмжинэ. Нөгөө талаас нь говийн бүст хувийн үнднээс чанарыг сайжруулах боломж байна. Ялангуяа манай Монгол улсын нийт газар нутгийн 65 орчим үеийг эзэлж байгаа говь тал хоёрын бүс нутагт бол удны усны чанар бол тийм харьцангуй сайн биш. Одоогоор бараг 30 гаруй сум бол тодорхой хэмжээний эрдэс давстай янз бүрийн ус ууж байгаа. Тэгэхээр энэ усны хүн амын одоо эрүүл мэндийн юм одоо сайн тустай нөлөөтэй маа гэдгээс юм хэлэх гэсэн. За тэгээд энэ төсөл маань 23 оны 11 сард эхлээд 24 оны одоо ингээд 26 оны 3 сард дуусгаар явж байна. Одоогоор нийт судалгааны ажил нэг 70 орчим хувьтай явагдаж байгаа. За ерөнхийдөө бол инженер геолог, геофизик, геодиз энэ талбай судалгаанд бол хийгдсэн. Тэгээд энэ дээр бас дээр нь шид байгаль орчин судалгаа, археологи, палеонтологи судалгаа гэдэг олон судалгаанд хийгдсэн. Одоо бол одоо бомбын хийц ямар байх вэ, боломжууд ямар байх вэ, хөлбөрүүдийг үзэж байна гэж ойлгож байна. За энэ хэлэн таанд төслийн хүрээнд хийхдээ бол нэг Монгол орны хэлэн гол төр байгаа усны харууллуудын 71 оноос 2023 хүртэл 53 жилийн одоо урсцсан олон жилийн урсцсан датаг авч үзсэн байгаа. За тэгээ нэгдүгээр хөндлөөр бомбын одоо талбайд бол ерөнхийдөө 21 метрийн одоо өндөртэй хамгийн гол хэсэгтэй. За 920 сая метр хөндлөх боломжтой. За энэ 130 км талбай усан сан үсэх юм. Талбай үсэхээр нэ гэсэн юм судалгаа гараад байна. За тэгээд дөрөв хэлсэн өргөдлийн үр дүнгээр 59 метрээс одоо уул чулуунд орж байгаа юм одоо боломжтой нөхцөл үүсэж байна гэдгийг харсан. Тэгээд хэрлэн 1 2 3 хэрлэн говь гэж бас нэлээд дээшээ өгсөд нэг талбай байгаа. Тэр талбай нь бол газар хөдлөлт тектоникийн бас төтөйг үст хамрагдж байгаа учраас тэр талбайг бол ингээд судалгаанаас бас ингээд харгасан байгаа. За энэ нөгөө бомбын зүсэлт энэ харагдаж байна. Хөнгөний зүсэлт. За энэ дэгийн сэвсгэр урдс одоо хөрс, боржлоо, илс, хайрга, шаврын амцэн чулуулаг гэдэг юм юмуд хийсэн. За энэ онд бол нийтдээ нэг дээдлэн 130 метрийн одоо гүнтэй 6 ширхэг одоо өрөмжлөгийн ажлыг бүтэн одоо кэрэнтэй юм яасан байгаа.
За тэгээд энэ юу нь бол бомбын хамгийн тохиромжтой өндөр 1178 метрийн өндөртэй байхад бол өөрчлөлт хамгийн бага байхаар байна гэж ийм тооцоо бол гарсан юм аа. Тэгээд энэ бомбыг бол одоо сонгож судалгаа хийж байгаа. За энэ бомбын хувьд бол ерөнхийдөө ямар хийцтэй байх боломжууд байна гэдэг нь хоёр төрлийн юу гэж байгаа. Ялангуяа шорон бүргэлтэй бетон мөртэй байх, чулуун бүргэлтэй бетон мөртэй байх гэсэн бус холбоодыг үзэж байна. За тэгээд эндээсээ бол эдийн засгийн хувьд ямар их одоо эдийн засгийн хувьд болон одоо улсын 100 жилээр одоо үер болоход мөрүүлэх чадвар зэрэг олон тооцоодыг хийж хамгийн боломжтой хөвлөрөө сонгоно. За нэгэнтээ одоо усан сан хөндлөсөн учраас усыг одоо олон үсэг урсгалаар урсаж гаргахын тулд энэ дээр багийн усан цэглэлээс төрбийн суулгах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ дээр олон хөвлөрийн үцээс капсулын төрбийн бол хамгийн ашигтай байна. Хамгийн багадаа 5,000 хүчин чадалтай байх юм бол тухайн бомбын усан сангийн одоо өөрийн уснаас эрчим хүч гаргаа авч дотоод хэрэглээг хангах боломжтой байна гэсэн юм тооцоо гарсан. Энэ төрлийн одоо хамгийн боломжтой хөвлөрийн хувьд бол нийт 1178 метрийн өндөртөөр хийхэд 920 сая метр куб ус хөндлөлнө. За усан сангийн эзлэх талбай 130 км квадрат. За бомбын одоо урс хэрэг урт бол 277 метр. За тэгээд хамгийн багадаа 10 тохиромжтой бол хамгийн багадаа 5,000 одоо өвлийн цагта ер нь тохиромжтой үедээ 11 ваттын усан цэглэл станц суурилах юм боломжтой байна гэсэн өрсөлдсөн тооцоо гараад байгаа. За тэгээд энэ одоо бомбын усан сангийн үйл нь 2026 сард ерөнхийдөө дөрөвөөр авсан зураг. Одоо энэ бол ерөнхий төсөөл энэ харагдаж байна. За та бүхэнд товч мэдээлэхэд юм байна. Баярлалаа.